За тэгэхээр одоо хэр удаан дасгал хийсний дараа үр дүнд хүрэх вэ тухай ярих хүсэлтэй байна л да. Тэгэхээр хүмүүс энэ асуултыг маш их асуудаг. Хэрвээ бид анх тиймээ гүүж эхэлдэг ч юм уу ямар нэгэн дасгал хийхэд хурдан үр дүнд хүрэх гээд их яардаг штэ тийм ээ. Таач гэсэн бас яарчдаг байх гэж одоо ер нь хүн бүхэн яардаг тодорхой хэмжээний үр дүнд хүрэхгээ. Тэгэхээр хэр удаан гүйж байж гүйдэг болох вэ? Хэр удаан жин өргөж байж булчинтай болох вэ? Хэр удаан суняаж байж суняадаг болох вэ? Хэр удаан дасгал хийж байж үр дүнд хүрэх вэ гэдэг асуултанд өнөөдөр хариулах хүсэлтэй байна. Тэгэхээр дасгал хийснээр яг тийм хугацааны дараа үр дүнгээ үзнэ гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл нэгдүгээрт тухайн хүний фитнесийн зорилгоос их хамаарна. Жишээлхэн бол бүтэн марафонд гүйх гэж байна уу? Хагас марафонд гүйлтэнд тийм ээ гүйх гэж байна уу? Эсвэл 20 минут амсгаатахгүй зүгээр гүйдэг болмоор байна уу? Жишээлбэл та хагас марафонд гүйх зорилготой байлаа гэж бодоход 10 км-ийн марафонд гүйх зорилготой хүнийг бодвол арай илүү их бэлтгэл хийх учраас арай илүү их хугацаа шаардагдаж болно гэсэн үг тийм ээ. 20 минут амсгаатахгүй гүйдэг болохын тулд магадгүй 1 сар гүйжээж тийм ээ тухайн 20 минут амсгаатахгүй гүйдэг болж байхад бүхэл бүтэн марафонд тийм ээ 42 км гүйх марафонд бэлтгэн гэдэг чинь 1 сар байтугай 6 сар хүртэл тийм ээ өөрийгөө бэлтгэх боломжтой нэгсэндээ бэлтгэгдчихэж тухайн марафонд гүйх болцлоо хангах жишээтэй. Тийм болохоор тухайн хүний фитнесийн зорилгоос маш их хамаарна. Яг ямар зорилготойгоос шалтгаалаад ямар үр дүнд хүрэх нь гарах учраас тэр үр дүнд хүрэхэд тухайн зорилгоос хамаарна. Хоёрдугаарт тухайн хүний фитнесийн төвшингээс их хамаарна. Та фитнесийн ямар төвшөнд байна вэ гэдгээс хамаарна. Огт дасгал хийдэггүй эсвэл байнга дасгал хийдэг хоёр хүний фитнесийн үр дүн өөр байна. Жишээлхэн бол дасгал хийдэг хүн тухайн дасгалыг хэрхэн яаж хийхээ мэдэх учраас гарах үр дүн арай хурдан байж болох юм. Дасгал анх удаа хийж байгаа тийм ээ. Огт дасгал хийж байгаагүй тэгээ хийж эхэлж байгаа бол тухайн дасгалыг яаж хийхийг эхнээс нь сураад жоохон удаашралтай байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тухайн дасгалыг яаж хийж байгаагаас хамаарна гэсэн үг. Хэрвээ шууд булчиндаа нөлөөлөхөр хийж байгаа бол гарах үр дүн хурдан, хэрвээ булчиндаа яг нөлөөлөхөр хийж чадахгүй байгаа бол гарах дүн удаан байх жишээтэй. За 3 дугаарт ямар дасгал хийж байгаагаас хамаарна. Жишээлхэн бол гүйж байгаа хүн дээр гарах үр дүн нэг өөр байхад алхаж байгаа хүн дээр гарах үр дүн өөр байна. Гүйж байгаа хүн мэдээж алхаж байгаа хүнээс илүү үр дүн гарна. Жишээлбэл жин хасах зорилготой байлаа гэхэд чинь жин хасах зорилготой хүрэхин тулд нэг хүн гүйж байлаа нөгөө хүн алхаж байлаа гэх юм бол хэн илүү үр дүнд хүрэх үү гэвэл гүйж байгаа хүн илүү хурдцтай үр дүн гаргана тийм ээ. Тэгэхээр ямар дасгал хийж байгаагаас хамаарна. Дөрөвдүгээрт 7 хоногт хэдэн удаа хэр удаан хийж байгаагаас шалтгаалж бас өөр байна. Жишээлх юм бол кардио дасгалыг 20 минутнаас дээш хийснээр илүүдл өөхөө шатаадаг. Тийм учраас 20 минут гүйж байгаа хүнтэй өдөр болгон 20 минут гүйж байгаа хүн 30 минут гүйж байгаа хүнээс арай л бага үр дүнд хүрнэ. 7 хоногийн 5 өдөр дасгал хийж байгаа хүн 7 хоногийн 3 удаа дасгал хийж байгаа хүнээс илүү хурдан үр дүнд хүрэх жишээтэй. Тийм учраас 7 хоногт хэдэн удаа хийж байгаа, хэр удаан хийж байгаагаас гарах үр дүн өөр байна. Ингээд 5 дугаарт дасгалын хажуугаар юу идэж ууж байгаагаас шалтгаалж үр дүн нь бас өөр байна. Яг адилхан дасгал, адилхан хэмжээтэй хийж байгаа хоёр хүний нэг нь цөөвөн бууз идээд нөгөө ногоотой хоол тос багтаа гурил будаа багтаа тийм хоол идээд байвал мэдээж гарах үр дүн өөр байна. Ямар нэгэн дасгал хийж эхлэхэд хүн үр дүнгээ үзэх гээд ер нь их яардаг гэдгийг би түрүүн хэлсэн байгаа. Би анх дасгал хийж эхэлж байхад мөн ялгаагүй гарах бараг л болдгсон бол 24 цагийн дотор үр дүнгээ үзэх хүсэлтэй байдаг тийм ээ. Одоо ч гэсэн ямар нэгэн дасгалыг шинээр эхлүүлэх ч юм уу тэр тохиолдолд бас л үр дүнгээ үзэх гээд яардаг. Жишээлбэл жин үргэж эхэлж байхад чинь 5
кг өргөжсэн бол бушуухан шиг 10 кг өргөх гээд яарад байх жишээтэй тийм ээ. Тэгэд гэвч 24 цагийн дотор эсвэл 7 хоногийн дотор үр дүнд хүрнэ гэж хизээч байхгүй. Гэхдээ үр дүнд хүрэхээс өмнө бидэнд юу анзаарагдах вэ гэвэл сэтгэл санаа маш сайхан өөдрөг болж, эрч хүч нэмэгдэж, бие хөнгөрөөд маш сайхан болдог. Бие махбодод тийм ээ өөрчлөлт гараагүй ч гэсэн гарахаас өмнө бидний оюун ухаанд маш ихээр нөлөөлж өөрчлөлт гарч эхэлдэг гэдгийг би бас энд хэлэх хүсэлтэй байна. Ер нь бол 2-3 7 хоног болоод ирэхээр тийм ээ ер нь дасгал хөдөлгөөнтэй болоод дасгал хийгээд 2-3 7 хоног болоод ирэхээр өөрчлөлтүүд араасаа гарч эхэлдэг. Булчин чангараад, хурд нэмэгдээд, өмд томдоод тийм ээ янз бүрийн тиймэрхүү өөрчлөлтүүд бол гарч эхэлдэг. 10 минут хүрэхгүй тийм ээ амьсгаадаад бүр айгүй хэцүү гүйж чаддаггүй байсан бол 10 минут гүйх нь амархан болох жишээтэй. Өөрчлөлтүүд бол 2-3 7 хоногийн дараагаар бол гарч эхэлдэг. Хэрвээ та 10 жил тийм ээ бүр 10 жилийн турш дасгал хийгээгүй бол үр дүнгээ үцтэл магадгүй 2-3 сар болох байх. Тэгээд тууштай байх юм бол бүр их үр дүнд хүрнэ. Хэрвээ хөдөлгөөнтэй байсан бол 4-8 7 хоногийн дотор үр дүнгээ үзэж эхэлнэ. Тэгэхдээ 2-3 сар болбол бүр их үр дүнд хүрэх жишээтэй. Хэрвээ та тогтмол дасгал хийдэг байсан, тэгээд жин өргөх зорилго тавилаа гэж бодоход жишээлбэл тийм ээ ойролцоогоор 3 сар болоход мэдэгдэхүйц өөрчлөлт гарах болно. 3 сар болоход тэгээд хоолны дэглэмээ хамтд нь бариад мөн тууштай дасгалаа үргэлжлүүлээд байх юм бол жилийн дараа хэрвээ та тогтмол дасгал хийдэг байсан бол тийм ээ жилийн дараа 6 булчин чинь ялгараад тийм fit beat болох жишээтэй. Гэхдээ би энд яг тийм болно гэж хэлээгүй. Тухайн хүнээсээ шалтгаалan түрүүний хэлдэг тэр 5 зүйлүүдийг би тухайн ярьсан шүү дээ тийм ээ. Нэгдүгээр фитнесийн зорилгоос хамаарна, хоёрдугаар тухайн хүний фитнесийн төвшингээс хамаарна, гуравдугаарт ямар дасгал хийж байгаагаас хамаарна, дөрөвдүгээрт 7 хоногт хэдэн удаа хэр удаан хийж байгаагаас шалтгаална. Ингээд 5-дугаарт дасгалын хажуугаар яг хоолны дэглэм хэр барьж байна вэ, юу идэж ууж байгаагаас бас шалтгаална гэдгийг мэдхэн зүйтэй байхаа. Европод хийсэн нэгэн судалгаагаар огт дасгал хийдэггүй хэсэг хүмүүсийг аваад 9 сарын турш марафонд бэлтгэж судалгаа хийхэд 9 сарын дараагаар тэдгэр хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа 24%-аар сайжирсан гэдэг тийм судалгаа гарсан байгаа. 9 сар бэлтгэл хийхэд ердөө 24%-аар сайжирсан гэж гарсан байгаа. Тэгэхээр энэ юг хэлээд байна вэ гэвэл үр дүн гартлаа тодорхой хугацаа хэрэгтэй байдгийг үзүүлж чадсан судалгаа болсон байгаа. Харин Америкийн эрүүл мэндийн нийгэмлэгээс хийсэн нэгэн судалгаагаар илүүдэл жинтэй хэсэг эмэгтэйчүүд дэг 2 хувааж байгаад нэг хэсэг эмэгтэйчүүд нь 6 сарын турш хүндөвтөр дасгалыг хамаг хүчээр дайчилж хийхэд зүрхний үйл ажиллагаа 8%-аар сайжирсан байхад нөгөө нэг хэсэг нь 6 сарын турш тийм ээ хөнгөн маягийн дасгалуудыг хийгээд өөрийгөө нэх их хүчлэхгүйгээр хийхэд зүрхний үйл ажиллагаа нь ердөө 4% сайжирсан гэсэн тэм дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр энэ 8%, энэ 4% гэдэг нь их тоо биш, маш бага тоо. Гэсэн хэдий ч огт хөдөлгөөнгүй илүүдэл жинтэй хүний хувьд бол маш том үр дүн гэж ойлгож болно. Тэгэхээр хэр их үр дүн хэр хугацаанд гарах нь тухайн хүнээсээ шалтгаална. Зарим нэгэнд нь гарах үр дүн бага санагдахад зарим хүнд тэр нь их санагдах жишээтэй. Жишээлбэл энэ түрүүний хэлдгээр энэ 4%, 8% тийм ээ огт дасгал хийдгүй илүүдэл жинтэй хүний хувьд бол их тоо байхад магадгүй өдөр болгон хөдөлгөөнтэй байдаг дасгал байнга хийдэг хүний хувьд бол энэ 4 буюу 8% нь бага тоо байх жишээтэй. За тэгэхээр танд өнөөдрийн дугаар таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ тийм бол цааш найз нөхөддөө шеэрлээрэй. Мөн танаас асуух асуулт байна. Таны фитнесийн төвшин хаана байна вэ? Та ямар дасгал хийдэг вэ? Үр дүнгээ үзэж байгаа бол хэр их хугацаа шаардсан бэ үр дүнгээ үзтэл гэдгийг та надтай хуваалцаараа, над руу бичээрэй, комент хэсэгт үлдээгээрэй. Мөн уга төмөр cig.com руу ороод
BBA гэд миний буцалж буй амьдрал болонд хуваалцах юм бол би маш их баярлах болно. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.